За сайн байна уу? Сайн байна уу? Монгол цэцгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаа ямар цэцэг ярих вэ? Энэ удаад яргуу ярий. Одоо хүмүүс яргуу идэхээр явж эхлэх гэж байгаа. Ягаад гэвэл яргуу цэцгэлж эхлэх гэж байна. Жил бүхний 4-р сарын 10-аас эхлээд 5-р сарын 10 хүртэл хөх яргуу эхэлж цэцгэлдэг. Жил бүхний өдийд яг цэцгсийн төрөнд хамгийн их цэцгэлдэг болохоор нь яруу найрагчид баатарлаг цэцэг гэж өрөмжилдэг. Яргуун зориулсан шүлэг найраг маш их байдаг. Дэлхийд даяараа ер нь энэ талаараа баатарлаг цэцэг гэдэг агуулгаараа яргуу дэлхийд даяараа алдартай цэцэг. Гэтэ монголчууд бас их гоёмсог цэцэг тий. Маш гоё том хөхт дэлбэтэй. Оросын ургамал судлаач Турчааны нов энэ яргууг анх дэлхийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн учраас түүний нэрээр нэрлэгдсэн байдаг. Яг Монголд бол Турчааны нов яргуу буюу хөх яргуу нь хамгийн түрүү одоо 4-р сарын эхрээр цэцгэлж эхэлнэ гэсэн үг. Одоо энэ цэцэг жил бүрийн өдийд газрын хөрсөн дээр агаарын хэм хасах градусыг заахаа болсон үед цэцгэлж эхэлдэг. Эхлээд цэцэг нь гарна, дараа навч нь гарна. Цэцэг навч нь аль нь гадуураа маш юм үслэг бүрхүүлтэй. Тэгээ одоо цэцгсийн төрөнд одоо гिचгэнний дараа ингээд ургаж байгаа болохоор тэгээ их том цэцэгтэй болохоор хөлтгөөс ингээд сэргэлж байгаль их цаанаас нь юм өслөг дудаа дах өгж явуулсан байхаа л гэж би боддог. Яг энэ яргуу бас эрүүл мэндийн талаас гэдэг юм уу нэлээд ач холбогдолтой байдаг болов уу гэж бодоод байгаа. Тэр тэсвэрлэх чадвар нь бас өөрийнх нь ургамалд байдаг болов. Энэ талаар тань ямар мэдээлэл байна? Яргуу яг дотроо бол маш их химийн бодистой. Энэ дотроос хамгийн их одоо хүмүүст хэрэг болдог нь болохоор хамгийн их агуулгаддаг нь болохоор тритропинис сапонин гэдэг бодис хамгийн хэмжээтэй байдаг. Дараа нь бол уурга байгаа, тэгээд нүүрс ус байгаа, бас протоанимонин гэдэг хортой бодис байдаг. Энэ бодисноос нь болоод яргууг хамаагүй идэж болохгүй. Хүмүүс энийг нь мэдэхгүйгээр яргууг одоо хавар болохоор 7 ширхэг яргуу иднэ гэдэг. Яргууг хамаагүй яг газар дээр нь очиод ус авч очиж жагаад шууд усаар даруулаад залгиад идэг аахгүй юу. Хэрвээ ингэж яргууг ингэж дураараа ялангуяа ингэж шин дээр нь дөнгөж цэцгэлж яхад нь ингэж замбраагүй идэх юм бол могоо яриг гардаг. Могоо яр бол идэхэд маш төвөгтөө зөвхөн уламжлалт дангаа ухаан эмчилж чаддаг. Гэсод эмчнэр бол бас ингэж зөв ашиглаж чадахгүй маш их явуулж ингэж цаг алдуулж хүндрүүлдэг. Хүндрүүлчих юм бол эргээд эмчилгэхэд их хугацаа зарцуулна. Бас ингэж дахидаг болчдөг. Хүний дархлаа жоохон сулраад ирэхээр л дагчин гэсэн үг. Яг уу тэр могоо яр чи юу харшлын нэг төрөл үгүй. Тэр протоанимонин гэдэг бодисноос нь болоод хүнд одоо нөгөө харшил үүсэж байгаа гэсэн үг байхгүй юу? Хортлого үүсэж байгаа гэсэн. Ер нь гэхдээ яргууг ингээ шууд идэх юм бол төлдөг гэж хоолой төлдөг гэж би маш халуун чанартай. Уламжлалт дангаа хонд бол нөгөө ургамлыг халуун чанартай, сэрүүн чанартай гэж хоёр ангилдаг. Ургамал уг нь өөрөө сэрүүн чанартай. Гэхдээ энэ дотроосоо яргуу өөрөө халуун чанартайд нь орчдөг. Тэр одоо халуун чанартай тэгээд ийм их химийн бодистой тэгээд хортой бодис агуулж байгаа ийм ургамлыг шин дээр нь идэж болохгүй. Одоо яг хүмүүс дархлаа сайтай тэгээд даралт ихтэй хүмүүс бол даралтаа бохсгах зорилгоор хавар 7 ширхэг яргууг иддэг. Гэхдээ идэхдээ өдөрт ганцхан ширхгийг нэг дор 7 гэдчихэж болохгүй нь шүү дээ. Тэгэх юм бол могоо яранд баригдана. Эсвэл газар дээрээ бүр ингээ харшлын шоконд орох, амьсгаа боогдох, биеэр нь тууралт гарах, бөөр цочрох гэдэг эрсдэл айгүй өндөр олон зүйлийн эрсдэлтэй. Даралт өндөртөө олон жил байнга гэд яргуу хавар цэцгэлэхээр жил бүхэн гарч иддэг хүмүүс байгаа. Тэд нар бол азар дархлаа сайтай бас нөгөө харшилгүй хүмүүс гэсэн үг. Өөрөө юм харшлын суйртай байж байгаад ямар нэг юмнаас харшилдаг хүмүүс бол яргуу идэх талаар ерөөсөө саналдгүй. Яргууг ямар үед нь идэж болохгүй гэхээр хатаагаад. Яргууг хатаахаар тэр протоанимонин гэдэг хортой бодис нь энимон гэдэг хоргоо бодис болж хувирдаг. Гэхдээ бага хэмжээгээр тэр хортой бодис нь бүрэн задрахгүйгээр үлдсэн байдаг. Тийм учраас яг хатаагаад зөв тунгаар зөв хэрэгжилж чадах юм бол юм болно. Монголчууд л ингээд яргууг одоо шин дээр нь газраас нь ингэж түүгээд ургаж яхад нийтэд идэг. Бусад одоо хятад гэдэг юм уу те бусад уламжлалт дангаа ухаан хөгжсөн орнуудад бол шин яргууг ерөөсөө иддэг. Яргуу хүнд хортой боловч одоо мал амьтанд бол хоргүй бах те ялангуяа ямаа ч юм уу. Яг өв сургамлаар амьдардаг. Өв сургамл идэж амьдардаг. Тэрэндээ олон мянган жилийнхаа туршид идээд ингээд зогтцсон. Амьтдад бол ямар ч асуудалгүй. Амьтдад болохоор одоо бууг, гөрөөс гэдэг туураатай амьтад
бүгдээрээ хавар болохоор яргуунд бүр хошуурна. Яргууг бүр цадтлаа идэж яргуу хөөгөөд алга болчдөг. Буг гэхэд одоо ингээд яргууг идчихээрээ ихэд бүр ингээд хэтрүүлээд идчихээрээ одоо амаа ангаагаад хилээ унжуулад ингээ нааш цаашаага харайж тоглож байгаа юм шиг ингэж харагддаг. Энэ болохоор нөгөө халуун чанартай тэр халуунд нь ингээд бүх бие нь хэцүүдээд одоо ингээд өөрийгөө сэрүүцүүлэх арга хэмжээ авч байгаа тэр гэтээ хүмүүс тэрийг мэдэхгүй буг гөрөөс тоглож гин гэж бодоод идэг. Ямаач гэсэн ингээ яргуунд хитрхий цадаад яргуу хитрүүлээд идчихээрээ ингээд нааш цаашаага хоорондоо мөргөлдөх, тонгочих, тэгээ амаа ангааж майлах тийм авир гаргадаг. Ингээ яргууг яагаад ингэж мал их хэмжээгээр идэж байгаа гэхээр өвлийн тэр хүнд хэцүүг даваад хавар одоо нөгөө шавжинд тураад ирэхээр ямар ч амтан ингээ элдв шимэгчэнд баригддаг. Тэгээ яргуунд цадаад ирэхээр шимэгчнээсээ салдаг. Нөгөө яргуун дотор байгаа хортой бодис маань эргээд энэ амтд малд ингээ шимэгчнээсээ салахад нь тус болдог гэсэн үг. Нисдэг шавжнуудын эрвэхээний зүгийн хитэгний хорхоо шавжны хоол болдог. Энэ нь болохоор нөгөө нүүрс ус бас тэр нөгөө юунд нь тоосонд нь болж байгаа. Яргуу өөрөө нөгөө балд их бол бага. Бал багтаа ч гэсэн тоос ихтэй ургамал. Тэгээ тэр тоос нь бол малд уураг болж өгдөг мал амьтдад. Тоосноос нь хэмжээний уураг авдаг. Шин дээрээ бол нэг уургийн хэмжээ нь 14% гэдэг юм билээ. Судалгаагаар бүр тогтооцсон. Хатгаараа уургийн хэмжээ нь 9% болоод багасдаг. Ургамалд ер нь бол ийм их уургийн чанар байдаг бах тий. Их ургамалд тийм их тоос ургамлуудад бол уураг их байгаа. Балт ургамлуудад арай бага болчдөг гэсэн үг. Балчгүй тоосчгүй ургамлуудад бол уураг байхгүй гэсэн үг. Гэхдээ уураг бол ер нь амтдыг харьцуулбал ургамалд ер нь бага. Мөөгөнд бол маш их махнаас дутхгүй их уурагтай. Бүр зарим мөөг махнаас илүү их уурагтай байдаг. Гэхдээ тэр дотроо ингээд яргуу нэлээ их уурагтай учраас амтд бас ингээд хавар уургийнхаа хэрэгцээг энэ яргуунаас цадаж хангадаг гэсэн үг. Яргуу хүмүүс ер нь ингээд хэрэглээд байдаг штэ. Эрүүл мэндэд сайн л гэж бодож хэрэглэж байгаа бах л та. Зөв хэрэглэж чадвал ямар хэрэгтэй юм хүнд? Зөв хэрэглэж чадах юм бол нэгдүгээрт цус шингэлнэ. Судасны ханыг цэвэрлэнэ. Тийм болохоор нөгөө даралт ихтэй хүмүүс хэрэглээд идэх нь одоо нөгөө 7 яргуу хавар идчих юм бол бүтэн жил даралт хөдлөхгүй барьдаг гэж ингээд. Яаж идэх хэвтэй энэ 7 яргуу? Иддэг хүмүүс нь ярьдаг л да. Яг иддэг хүмүүс бол яг цэвэр ус газар дээр нь авч чод яргуугаа сайн хараад хорхоо шавж нэг суугаагүй шинээрээ байгаа яргууны зөвхөн дэлбэгийг нь авч иддэг. Дэлбэгийг нэг өдөр нэг л цэцгийн дэлбэг идэнэ. Зажлаад усаараа шууд даруулж залгаад төлөвдөхгүй юу? Ам бол жоохон халуун оргин, халуун чанартай учраас би бас идэж үдчихсэн. Ямар шүү идэх юм бол гэд сонирхоод. Гэтэ тэгж идэхэд одоо таны түрүү ярьсан шиг могоо яар гэдэг өвчин тусахгүй юу те? Би бол нэг ширхгийг л сонирхох журмаар идчихсэн. Нэг навчиг. Тийм. Нэг цэцгийн зөвхөн дэлбэгийг. Тийм болохоор нэг надад асуудал бол гараагүй. Дээрээс нь би бас нэг тийм амар харшилтай хүн бас биш учраас асуудал байгаагүй. Гэхдээ ямиг яаж мэдхүүгээд бас могоо яар гардаг энэ мэддэг болохоор харшлын юм бас тухайн үедээ авч явж исэн л да. Тэр энэ хэрвээ шок үүсэх ямар нэг асуудал гарвал шууд харшлынхаа ямиг уух гэсэн зорилгоор. Тэгээ тийм учраас хүмүүс бас яргуу идэх гэж байгаа бол харшлын юмтэй заавал яваарай гэж зөвлөе. Шууд одоо усаар даруулаад манайхаа ингээ иддэгэ энэ бол ийм эрсдэлтэй гэдгийг ярьлаа шүү дээ. Идэх ёстой мó ёсгүй мó? Энэ талаар юу гэж бодож байна? Яг эмчнэрийн бас хиймчдийн ургамал судлаачдын зөвлөгөө бол шин ургаж байгаа яргуу битгий идгээд байгаа юм. Хатаасан хойно нь ид гэж зөвлөж байгаа юм. Хатаасан хойно нь яг зөв тунгаар идэрээ. Бодит амьдрал дээр бол тэгээ яргуу идээс сурцсан уйдж л идэг штэ яадагчгүй штэ гэдэг хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүмүүсийн үгэнд итгээд энэ хүү идсэн юм чинь зүгээр штэ гэд хүмүүс бас дуурайгаад иддэг л дээ. Би ч бас сонирхоод нэгийг идэж үтлээ шүү дээ тий. Тэгэхээр яг ингээд бус нь идэж байгаа юм чи би яавал гэж идэх гэж байгаа бол ялангуяа даралт ихтэй хүмүүс л зөвхөн яг 7 ширхгийг нэг удаа нэг хавар яг 7 өдөр дараалаад идэж болно. Хатаачаад идвэл сайн юм байна тий. Хатаачаад идвэл сайн. Гэхдээ идэх гэж байгаа бол эмийг яаж идэггүй харшлын эмээ авч яваарай. Дархлаагаа унтсан үед битгий дээрээ дархлаагаа сайн болгож жагаад шүн 7 хоног сайн унтаж амраад элдв архит дарс хэрэглээгүй тий элдв эм уугаагүй үедээ ялангуяа энэ яргууг
өвчин намдаах юм уусан үедээ идэж огт болохгүй. Өвчин намдаах юмтэй нийлээд нөгөө яргуун дотор байгаа химийн бодисууд нь хүнийг аюул түргэх хэрэгсэлтэй. Могоо яар гэхдээ ганцхан яргуунаас болдохгүй байлгүй дээ. Тэ? Ганцхан яргуунаас болохгүй л дээ. Их олон шалтгаан байгаа. Яргуу хэтрүүлээд идчих юм бол тэр хортой бодиснуудаас нь болоод могоо яраа үүсгдэг гэдэг нь бүр ингээд ард түмэн мэддэг болцсон. Ингээд тогтооцсон уламжлалт анхаахан хүртэл сэрэмжлүүлдэг. Тэгээ уг нь бол ингээд дотор нь байгаа химийн бодисууд нь ялангуяа тэр тритерпений сапонин нь болохоор ингээд стрессээс үүдэлтэй үс уналтай шүү дээ. Одоо ч орчин үед стрессээс үүдээд үс нь ундаг, шингэрдэг асуудал айгүй их болцсон. Энэ өвчнөд сайн гэдгийг бүр судалгаагаар тогтооцсон байдаг. Тийм болохоор одоо яргуунаас тритерпений сапониныг ялгаж аваад эм хийчихсэн үс уналтыг зогсоох, эмчлэх бэлтгэл гаргаад авцсан байдаг. Тийм болохоор яргуу идэхээсээ илүү тэр хийцэн эм бэлтгэлийг олоод идсэн дээр танг болохоор альва ургамлын хэрэгтэй бодисыг ашиглах хэрэггүй хортой бодисуудын дарах үйлчлэгийг дарцсан байдаг. Тийм болохоор тан одоо нэг юм болгочхороо хорг үлчиж байгаа. Яг ургамлынхаа тэр одоо протоанимон гэдэг бодисыг хорг болгоцсон байдаг учраас хүний эрүүл мэндэд аюулгүй. Монголд ямар төрлийн яргуу байдаг гэсэн бэ? Одоо тэгтээ бүгдөө л хөнгөтэй юу? Эсвэл өөр хөнгөтэй байд юм аа? Дэлхийд дээр бол 35 зүйлийн яргуу байгаа. Тэгээ яргуунууд бол дэлхийн бөмбөрцгийн хой тагс цэрэн бүсэд ургадаг. Халуун оронд бол байхгүй. Монгол оронд болохоор энэ 35 зүйлийн яргуунаас 8 зүйл нь байгаа. Энэ 8 зүйлээс нь 7 хөх хөнгөтэй. Нэг нь шар хөнгөтэй. Шар яргуу нь болохоор одоо хөх яргуу цэцэглэж дуусаад хагдраад ирэх үеэр цэцгэл залгаад хагдар ургаж эхэлдэг. Ойн цахаар ерөөхдөө ургадаг. Гой шар том дэлбэтэй. Манад байгаа энэ 8 ургам зүйлийн яргуун дотроос 2 нь ингээд орс хүний нэртэй байдаг. Дагуур яргуу, нарийн навчит яргуу гэдэг ч юм уу ингээд 8 зүйлийн яргуу байгаа. Бусад яргуунуудын бол ингээд бөнгийн яргуу юм уу, дурчааны нав яргуу юм уу гэдэг ингээд 7 хөх хөнгөтэй яргууг танихад бол айгүй нэлээд төвөгтэй. Жирийн хүмүүс бол ургах хугацаагаар нь тэгээ хаана ургаж ийн вэ гэдгээр нь л таних юм бол илүү хялбар. Одоо хөх яргуу гэхэд одоо ургаж байгаа. Гэтэл одоо бунгийн яргуу гэдэг ч юм уу нарийн навчит яргуу бол 4 сарын 10-аар ургахгүй. 4 сарын 10-нд ургаж байгаа яргуу бол дурчааны нав яргуу буюу хөх яргуу л байгаа гэсэн үг. Тэгэхээр яг иддэг яргуу нь бол шар яргуу энэ төр биш, дурчааны нав яргуу. Тэр шар яргуу бол бас нөгөө уураг бусад бодис бол бас нэлээд элбэг. Гэхдээ зөвгий ч юм уу тэр хэдхэн бусад нөгөө амьтдынхаа хувьд бол хөх яргуугаа одоо үндсэн хоол гэж боддог юм бол шар яргуу нь хоолны хачир гэдээ ойлгочих болно. Одоо яргуунд байдаг бас нэг амьтдын хоол тэжил бол одоо гол бодис нүүрс ус. Яргууны нөгөө дэлбээнийх нь доот хэсэгт нь чихэрлэг бодис их байдгийг тогтооцсон байдгийг. Тэгээ нүүрс ус айгүй ихтэй амтан бол ингээд малч гэсэн идэхэд бол гидсийн тэр дор нь бол сайхан цатгаж өгнө. Гэхдээ удаан хугацаанд бол хоол болохгүй. Нүүрс ус ихтэй учраас нөгөөтг нь дороо задраад биеэр нь шингэждэг учраас идээл гисэх хугацаанд өсдөг. Тийм болохоор нөгөө ямаа амтад бол яргуун цадна гэж байхгүй, яргуугаа хөгөөл яваад иддэг. Манай монголчууд яргуу идсэн ямааны махаар боодог хийн, ямаагаар боодог хийнэ гэж ярьдэн штэ. Яргуу идсэн малын маханд одоо шимт чанар нь орсон байт юм болов уу? Энэ талаар ордог учраас одоо яргуу идсэн ямааны махыг идэнэ гэдэг байгаа. Нөгөө яргуугаа идэхээр хортой учраас дээр үеэсээ монголчууд ч нөгөө судлаач нар эм там барьдаг улсууд нь яргууг түүхийгээр нь газар дээрээс нь ингээ шинээр нь идэх юм бол хортой гэдгийг могоо яри гарна шүү гэдгийг хилээд өгсөн учраас яргуугаа идэхээс татгалзаад яргуунд цадсан ямаагаа идэхийг илүү чухалчилдаг. Мэдлэгтэй л байгаад байна л да. Дээрээс нь одоо хүмүүс эрчүүд ялангуяа яргуунд цадсан гөрөөсний цус ууна гэдээ явдаг. Энэ бол маш аюултай. Ямар ч амьтны цус бол тэр амьтны биед байгаа бүх хорыг өвчнийг бүгдийг ингээ тэгээ явж байгаа. Тийм учраас хүний биед байгаа өвчнийг цусныхын шинжилгээгээр мэддэг штэ. Нэг гөрөөсний цус уугаад өөр нэг өвчнөө эмчлэх гээд дараагийн өөр нэг шинэ өвчний халдвар авчдаг. Энийгээ ерөөсөө мэдгүй. За, яргууны талаар сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа. За, баярлалаа.